Зохиолч Бямбчвийн баяр хүү. Номыг уншсан Мэнд Жаргалын Батмагна. Шулмсын цалам. Адал явдалд тууж. Эхлэл. Их эзэн Чингис хааны аж ахуй Бат Орос болон ижил мөрний Булгар улсыг эзлэн авсныхаа дараа Төв Европыг дайлаар мордоход 3 замаар их зэрэг хөдлөгжээ. Нэг замын зэрэг нь Легницад Хуурмаг Хенри, Силицен гүн Тевтоны их мастрын зэргийн нэгдсэн хүчийг боцсохож Польшийг эзлэв. Хоёр дахь замын зэрэг нь Карпатын нурууг давж, гурав дахь чиглэл нь Дунай мөрний дагуу аялжээ. Гурван чиглийн замын зэрэг нь дахин нэгтгэж 1241 оны 4-р сарын 11-нд Мохи дахь тулдаанаар Унгарын 4-р Белагийн удирдсан зэргийг боцсогсноор Унгрыг номгодгожээ. Монголын зэрэг зуны турш Унгрыг дураар эзэрхийлж байгаад 1242 оны хавар хүчин сэлбэн Австри, Далмац хүртэл нутгаан дэлж Бохмыг довтлов. 1241 оны 12 дугаар сард Өгөөдийн хаан тэнгэр талсан тухай мэдээ авсан Батхан Жанжин Сүбэдийн хамтаар хар хором руу их хуралдай дуудагдсанаар өрн зүгт хийсэн аян дайнаа зогсон Монголын их гүрний баруун өмнөд хөлийг Молдав, Булгараар тогтоож энэ хязгаарын захирагчаар Төмтийн ноён ногойг томилоод 1242 оны хаврын сүүлээр Монгол руугаан буцжээ. 1242 оны зуны ихэнх сар Унгарын зүүн өмнөд хэсгийн хаанагтай ядарч түлцсэн морьтой 7 монгол цэрэг баларшигүү ойн дундах балархай жимээр цуур явцгааж байна. Тэд бол Бэдсакаар олд голыг гаталж Унграас хараад Куманы баруун хилээр аялсаар их зэргийн цуутай нийлэхээр явж байсан зуутын цэргүүд агаад Сцэгд цайцыг дайрч Гюлов Хербер орох замдаа ойд бүгсэн тариачин голдуу мажар босогчдын гинтийн довтлогоон дурджээ. Ялалтандан эрдэж сэрэмжалтсан зуут гинтийн дайралтанд өлөмж хохирол амсан үлдсэн зэргүүд нь амьд зулбан тарж зүхтаад ин хэсэг бусгаар бэдэрч байна. Энэ билээ. Тэд монголчуудын мэдлэл буй Сцэгд цайцыг зорж байгаач зүхтах үедэн зөвчгөн алдан төөрөөд мордон сүлдэж бийсэн алжаажээ. Сэтгэл санаанч дээрдэх юмгүй. Замдан тарсан тоогтныг сөхрүүлж толгойтныг сөгдүүлж эстагагчин ясын хэмэгчин хүйс тэмтэрсээр далайн чандад хүрсэн их Монголын цэргүүд өчүүхэн босогчдод ялагдаж шившигтэйгээр зүхтаж яваадан гутран дуугүй дүнсийн явцгаана. Эльцваны тэргүүнд голдон бэлгийн мэлмийг зүү ороож урлсан 3 хуруу өргөнтэй харангийн бүсөөр толгоогон боосон бөгчий зарин дугуй хэлбэртэй бомбаага нурундан үүргэлээ явна. Бат бүхэн мотор уйлдэж, хатуу ширээр гадарлан, төмрөөр эмжиж, голд нь архирч байгаа чонын дүрийг товойлгосон дэрхүү бомбай. Алалдах дайснаас ам хамгаалж, аргагүй үед онготтой холбох хэрэгсэл болдог өвдөстэй учир унтвч биеэсэн үл салгадаг болоо. Тэр Чорс аймгийн хүн бөгөөд өөрийгөө Урайнхан Зэлэм ноёны албад хэмээн овгийнхоо нэр хүндийг хэд хичээнэ. Бөгчигийн араас явж байгаа гөрмөл гэзэгтэй гүжирмэг хэрийг үжээ довгийн ариг гихагаад хоёр талдаа эртээ шулуун дам илдээ нурундан агсаж бүсэндээ богино Дамаск хутга зүүжээ. Тэр зэгсэн шөрмөслөг сүрхий барилдаанч тул гардан тулаанд гарамгаа хутгаан бариад дайрахад хэдэн ч дайсныг сэглэж чадна. Төвний ард тулааны үеэр сүвэндийн харуулан шаргатсан хулаагүй өвчнөдөн шанлан ухаан балартах шахавч шүддсэн шандасцан явж байна. Үе үехэн говьлох төвнийг мориносон унахгүй хэмээн болгоомжлон ард нь ява нас бага цус шингэн хөвгүүнийг хасбуу гэхагаад аргийн төрсөн дүү. Эцэг ихэн эрт алдаж өнчирч госорсон төвнийг ахан нутагтан орхиод явж төвдлгүй дагуулan явжээ. Нутгаас гарахтан 11 настай байсан хүү алс холын аян зам алдах тулааны дор хөрвжиж одоо 15 нас хүрээд харьтнаас халирдаггүй хатууд нугардаггүй эр болжээ.
Тэрээр мөрөвчгүй богино хормоотой захнаас хормой хүртлийн туус шулуун ингэртэй хадангу хуйг өмсөж хөнгөн элдэн зүүн ташаан дан зүүжээ. Хөхөл үсэн дуулганы доороос цухуйж, ширвээ хар сахлан сүрдмээр харагдуулах ханхар цээжтэй бардам хардцтай эрийг хур бархаг гин. Өгсөн жүл харамсах зүрх зөрөгтэй учир өргөлж тэргүүн игнэн тулдаг сайн тулаанч. Түүний ард дуулганыхан дээр буй сүү мурттай зөв хэлбэртэй орой өвчнөд улаан өнгийн ёнхор залаа цацгалсан бүргэдийн хэмэт нэвч шувч ширтсэн харцтай байжуу явдалдан төрсөн янзтай гэлдэрвч салхин сэрчгэнэх модны нэвцсийг жалдалгүй хянуур харж явна. Хамгийн сүүлд өхрийн ширийг хатааж хийсэн охор хуйгтай Хидай гэхээр нэг талдан эртээ хотгор элд ташаандан зүүж манчуур гэгдэх богино шийдмнийхэн сагалдаргыг бугуйндан углаад ташуур болгон морин хаяа зөөлөн гуйдж явах ажээ. Аян замын тоосон дарагдсан хөрслөг бур царайнд нь зүдэргэнээс илүү зовирт бодрол нэвчиж хүрлийсэн долоон цэрэг мордынхон аясаар сажилсаар ойн хэсэгхэн цорхойд гарч ирэх үед зүүн талд холгүй сүрлэн дээвэртэй модон байшин байхыг олж харлаа. Сэргүүд юу ч ярилгүй хоорондон хард солилцоод тийш хөлгийнхин жолоог эргүүлсэн чадвал хүнстэй залгах, ядвал зам заалгах санаа агуулжээ. Элдэв өрх отолтоо сэргийлэн байшингийн зүүн урд талаас ой дундуур сэмхэн гитэж байгаа байжуу морин хамтаарч ном суман бэлдэн бүдүүхэн модны цаанаас байшин руу хар зогсоод бүргэдийн шиг хурц хараагаран ойр хавийнхан дов сундуул бутсөөг бүрийг нэгжлээ. Одоохондоо сэжигтэй зүйл алга. Хойр төмдийн худаа овгын дайчин тэрээр харвах намнахтан гарамга хил хүйлдэгтэн хянамгаа ир. Насааран дархан өссөн аав нь өөрөнгөх мал хойгүй тул байжуу амьд зуухан эрхэнд багаас ан ав хийж өрхгэрийн дэжээсээр сайн харваач болжээ. Анд ганцаар явахтан үг байтугай үйлдэлэн хянаж үргэлж гэтэж мирааж явдаг болохоор ам чанга. Илүү үг толгойд арандаг гэж бодох тул бүхний түрүүнд дуграад байхгүй. Сүүн нүднийх нь үзүүрт ямар нэгэн зүйл сэрвгэнэхэд байжуу маш хурднаар номон татаад харвал 30 алдын цаантай хур бархаг байшин руу сэм гэтэж байлаа. Эхэр совгийн дайчин хур бархаг байшингийн зүүн хойд талд 100 алхмын зайтай модон дунд нугдаан суугаад эргэн тойрныг анирдаж байшин руу анхааралтай харахагаад ямар нэгэн сэжигтэй зүйл илэрвээс эрвэс мэт гүйн хурч устгахад бэлэн байлаа. Төөний сонорчих соргог нүд өөртөнч бүрэн эсэтгэх сэрэмжтэй зангаас нь юу ч үл молдрах билгээ. Тэр зүрх зоригтой сэлмэр тулдах дан сүрхий гэмэн жаахан харгис хэнд ч итгэдэггүй зангаас нь болдог байх л да. Өгсөн хүн л аюулгүй гэж тэр байн хэлнэ. Гэхдээ хамжаарахтай харсан хавцсан болгоно алж талаад байхгүй. Төөний энэ гэмээг мянгат зуутын дарганаар мэддэг болохоор одоо хүртэл арвтын ахлагчиж болгоогүй юм. Эхэр совгинхан их хаантай ураг барилцсан гэдгээр өөрийгөө дөвөөлөгдөг тэрээр үүнд битүүхэндэн гомдолтой явдаг ажээ. Лавтая хагас 100 жилийн нөр үзэж хизээ мэдгүй нурж унах шахсан хуучин модон байшингийн суур хөвдөнд хучигдаж эргэн тойронд нь луйл шарилж сагсайтал ургажээ. Хэрэг үүрлсэн сүрлэн дээврээс цохох чулуун яндангаар сэмгэр цэнкэр утаа суунаглаагүй бол хаягдж гээгдсэн балгас гэмээр харин байшинтай залгаа агчд сонгохгүй жижиг амбаар саяхан баригдсан болтой арай танагтай. Эл амбаарт ямар нэг үнэтэд хадгалсан аятай хаалгын модоор төвхтөн дөгжээд давхар том хар цоож зүүсэн ажээ. Байшингоос холгүй намхан сараалчин хашаанд ганц шүдлэн хар ямаа сүрл идэж байна. Хулаагүй, хидаа, бөхчи, ариг, хасбунар байшингийн урд ирж зогслоо. Гэрийн эзэд эзгүй аятай намгүм. Хасбуу сурсан зангаран нохоо орой гэхэд хидаа мошилдсан энд хорих нохоо байтугай чамааг ойлгох хүнч байхгүй гэлээ. Бусдаасаа санаан зовсон хасбуу эцсэндээ доош гарахад ариг хидаа руу зэвүүрхэн хялам хийгээд тасхийтэл шүгэлдэв. Хуучирч муудсан хүнд модон хаалга, ёолох мэт шахран онгойж
60 орчим насны бабайсан шар сахалтай тариачин ирээ гарч ирлээ. Чилгэр том биетэй тэрээр зантгар том толгойдон тариачдын өмсдөг даван малгайг чихэн хүртэл дарж өмсөөд хөлдөн маш том гутал угалжээ. Хитай өөр хүмүүс бий юу? Гэж славян хэлээр асуулаа. Тэрээр Сүбэдэ жанжины удирдлагадор ижил мөрний Булгар, Кипчак, Аланчуудтай бүтэн жил тулдж явах үедээ тэдний нийтлэг хэл болох славян хэлийг гайгүй сайн сурч, зарим үед зуутын дарга нартай хэлмэрч хийж явсан юм. Байшингаас тариачны ихнэр бололтой өнжин хамар, урвгар царайтай навсгар авгаа 20 дөнгөж хүрч байгаа болов гэмээр залуухан бүсгүй. Түүнээс арай ихмэг маанагдуу төрхтэй залуугааруу гарч ирээд тариачны хажууд хүлцэнгүй зогсцоолоо. Дайн дажин дожирсан тэдгэр эргээд Монгол цэргүүдээс айсан шинжгүй байгаад хувь тавилантайгаан эвлэрсэн харцнаас нь элхэн. Аавыгаан дурайсан чирэг биетэй маанаг залуу нүүр амаан үрчилзүүлэн заримдаа инээж завсраар нь эвшээлгэн гар хороохон оролдохажээ. Урд хар ус, цасан цагаан царайтай залуу бүсгүй. Өрн зүгийнхний гоо сайхны хэмжүүрээр бол тун үсгэлэнтэй юм. Гэм нь 2 өөр өнгийн нүдтэй ажээ. Хитай түүнийг элтэд шохоорхон мушилзаж, харин бусд нь тоосонгүй. Бөгчээ тэднийг сэжигтэй харан "Ингээд л болоо юу?" гэхэд тариачингэр уртаар санаа алдаад толгой дөхлөө. Ариг туйлдж ядарсан хулаагууруу санаа зовнин хараад бөгчээд "Энд хэсэг амраад цааш замаа хөөе" гэхэд зөвшөөрөн тэргүүнийн үл мэдэг дөхлөө. Хэнинч түүнийг ахлагчаар томлоогүй боловч тэдэн дундаас нас ахмаг бас тэнгэртэй харьцдаг зарим болохоор нь хүндэлж үгийг дагаж байгаа. Аюулгүй гэдэгт итгэсэн цэргүүд дөрөө мултлан мориноосоо бууцгаалаа. Ариг хулаагүйг дэмнэн эмээлээс нь буулгаад газар хэвтүүлж өхрийн ширээр хийсэн дашмагтай ус балгуулав. Тэд нэг арвтых учир дотночилж замын турш чадлаараа нь тойглож явсан юм. Цэргүүд тайвнаар мориносон буухыг харсан хур бархаг Байжу 2 моддын дундаас мордон хөтлөн гарч ирцгээлээ. Тэд сэжигтэй зүйл олж хараагүй нь алхаа гიშгэ царай төрхөөс нь мэдэгдэнэ. Бөгчий Хитай руу харан Байшингийн зүг толгой дөхөд сэлмэн суглаад Хасбуугийн хамт Байшинг нэгчхээр дотогшон орцгоолоо. Олон жил аян данд хамт явсан монгол цэргүүд нэг нэгний харц дохио зэргээр төвгүй ойлгож сурсан төдийгүй чухал үед ижил шийдвэр гаргадаг онцлогтой. Тэмдэнч дэлхийн толыг эзэлсэн хамгийн хүчрхэг цэргийн айран болсон биз. Байшинд эд хогшил гээд байх зүйл бараг үгүй. Эгэл нэг тариачны оромж. Нэг хананд совдлуулсан Иесус бүхий модон загалмаа өлгөөтэй байна. Болхийцтэйч бахин модон ширээн дээр бохир аяг тавгнууд өрөөстэй, дээр нь батхан эргэлдэнэ. Ширээний ард 4 сандал байгааг харвал үнэхээр гэрд өөр хүмүүс үгүй ажээ. Хасбуу булан дохой бүрийг шиншилж, нууц руу байгаа эсхийг шалгаж байхад Хитай эдхэм шиншлэн хайж байлаа. Харамсалтай нь хүн идэх байтугай хулганч мэрхэр хүнс байсангүй. Магадгүй хулганаанч барьж идэ биз. Өнгөрсөн өвөл Европын түүхэнд байгаагүй ихээр хүйтэрч ард түмэн тартагтаан тултал туйлдж их өлсгөлөнд нэрвэгдээд турж өгсөн нэг ч идэх дээрийн тулсан юм. Сэжигтэй зүйл олоогүй Хасбуу толгоогоо маажин "Энд нэг л юм дутуу байх шиг" хэмээн гайхширхад Хитай "Дутуу гэвэл идэх юм л алга" гэв. Хасбуу эргэн тойрноо харж байснаа тухайн алгадан ор байхгүй энэ шүү те" гэвэл "Эднэр тийм байхгүй. Шалан дээр сөрл хаяад нохоо гахаа шиг л унтдаг хүмүүс" гэлээ. Бөгчий дэрэгдэн өвдгөлн суугаад нүдрүүн ширтгэд цааш явж чадах эсхийг нь харцаараа асууж байгааг хулаагүй мэдээд "Би зүгээрээ" гэж арай ядан хэлв. Гэсэн ч маш их зөөвөрлөж байгаа нь цусгүй утлаан цонхиж цайсан нүүр омголцсон уруулаас нь илхэн. Замзуурт болтын солихоос ондон эмчилгээ домлог хийгээгүй учраас шархан өрөвсөж хүндэрсэн лавтай. Түүний шаналлыг биеэрээ эсчгсэн сэтгэлээрээ мэдэрч байгаа ариг эндээ хонж мордо танхирүүлээд "Энэ янзаараа бол хулаагүй замын ая дийлэхгүй" гэхэд бөгчээ Байшингийнхан гадаа хүлцэнгүй зогсох гэрийн эздэг хялан хараад
Энэ газар надад таалагдахгүй байна гэлээ. Гэрийн эзэн өтгөн хөмсгөнийхэн доогуур хялан ямар нэгэн зүйл амандаа бутнах мэт бавгар сахалн үе үе хөдлөнө. Мангу залуу юу болоод байгааг мэдж байгаа шинжгүй царайгаа янз бүрээр өрчийлгэн тэдэн рүү маасань. Залуу бүсгүй биеийн цэглэн тавин зогсоод бөгчий рүү харах агаад хардсан тийм гихэн аргагүй нууцлаг. Ялагдаад явж байна уу хэмээн тавлаж давхуурхаж байгаа мэт эсвэгөөс айл авир үзүүлэн сэртэндэд байгаа юм шиг. Хулаагууд санаа зовсон ариг харийн газар хаач байсан угаасаа таалагдахгүй гэхэд бөгчий хариу хэлсэнгүй. Байшингийн эргэн тойрныг нэгтэлж явсан хур бархаг амбарыг зөвлөхэд гэрийн эзэд төгссөн ээтэй хялалцав. Маанаг залуу амаа ангайлгаад хөшчээ. Тэнд нэг л сэжигтэй байхаг соргог анзаарсан баяжуу хур бархагын араас ирээд хажууд нь зайдуу зогслоо. Том төмөр цоожийг харсан хур бархаг "Түлхүүр нь хаавна" гэж асуугаад хэн ч хариулахгүй байхаар нь түлээний тайрдс дээр зоолтой байсан сүхийг авч тас цохилоо. Тэгэд төвчсөн модын дээш сөхөн хаалгыг дөнгөж онгойлгоход сэгсийсэн буурал үстэй, аимшигын царай зүстэй эмгэн хэршигсэн урт хумстай хатингэр гараан сарвайлган муухай чарлан дайрв. Айд сандарсан хур бархаг төмөн үрчлээтэй хар нүрлүүн хам хүчээрэн дэлслээ. Энэ зурт амжиж элдэн сугалсан баяжуу дайрах гэснэн эмгэнийг арга шухангүй унахад болчихв. Хур бархаг сэлмийн сугалж өнгөлцгийг хагалгашгсан эмгэнийг алхаар далайхад тариачны охин "Хэрэггүй" хэмээн зүрх зүсэн орилсоор өмнөр нь орж гар алдлан эмгэнийг хамгаалаад "Гойж байна. Түүнийг бүү халаач дээ. Тэр та нарт гай болохгүй" гэж өөрийнхөө хэлээр гуйв. Шулам шиг эмгэнийг хоолооноос нь дөнгөлж бүдүүн төмөр гинжээр нохоо шиг гинжилсэн ажээ. Уур нассан хур бархаг бүсгүй гүйлтийг үл тон эмгэнийг завчих гэтэл бөгчий "Бол. Бид алуурчд биш. Энгийн иргэнийг бөөхнө" гэж хориглов. Энэ эмгэн чинь хүн бус ягчс байна. Тэдний хувьд бид ч бас мангасууд. Хур бархаг дэмжлэгэрэн босод руугаа харвал бөгчийтэй санал нэг байгаагаан элтхэн хардсан буруулцгаалаа. Хидэ тариачин руу тухаараа хялан харж "Өөр хүн байхгүй гэвэжтэй"